Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Трамп Ираны PKX Mountain гэх цөмийн байгууламжинд цохилт өгөж магадгүй гэж мэдээлсэний дараа Британаас Америкийн B1 Lancer стратегийн бөмбөгдөгч онгоцууд хөөрцөн гэх мэдээлэл гарлаа. Мөн Британий ерөнхий сайд Америкийн цэргийн хүчин тус улсын баазуудыг ашиглах зөвшөөрөл олгосон байна. Үүний хариулт Ираны цэргийн төв штаб хэрв Америк нэгдсэн улс цөмийн байгууламжинд халдвал мөргөлдөөн бус нутгийн дайн болон өргөжж магадгүйг анхааруулав. Трамп Иранчууд уулзахыг хүсэж байгаа ч утга учиртай яриа хийхэд бэлэн болох хүртэл уулзахгүй гэж мэдгдсэн байна. Харин Иран өмнө нь санал болгосон 10 хоногийн галт зогсоох хэлэлцээрийг зөвшөөрөөгүй тул нөхцөл байдал тодорхойгүй хэвээр байна. Мөн Иран Бахрейн дэх Амазоны дата төвийг дараагийн бай гэж мэдэгдэж Сауди Араб болон Арабын нэгдсэн Эмират дэх нууц байгууламжуудын зургийг нийтэлсэн байна. Үүний зэрэгцээ Америк нэгдсэн улс Иранд хийх дараагийн цохилтууд ихсэн талаар мэдээлжээ. Харин Трамп худалдааны тарифын асуудлыг дахин хөндөж Канадын гол нэрийн бүтээгдэхүүнд 50% тариф тогтоох зарлих гар үсэг зурсан байна. Өмнөх 150 хоногийн тарифын хугацаа 7 дугаар сарын 24-нд дуусахтай холбоотойгоор шинэ тарифуудыг үрдчлэн хэрэгжүүлж эхэлжээ. Өнөөдрийн маркет overview-г трейдер Наватай хамтран хүргэлээ. Дараагийн мэдээлэлээр уулзцгаая.